За ямар ч юмыг нэг тийм хувиргадаг энэ технологийн тухай. Өөрөөр хэлэх юм бол зарим нэг тийм эргүү малнуудын тухай илт ярихгүй болохгүй нэ гэж одоо бодож байна. Тэгээ би энэ дээр 3 хүний зураг тавьсан байгаа гэж. Тэ. Хоёр нь бол миний хайртай ах гэж. Нэг нь бол мэдэхгүй гэж. Тэгэхдээ Монгол хүний хувьд хайртай гэж. Учир юу вэ гэвэл тэ. Юм хэлээд ойлгохгүй гэж та монголоор хэлээд шүү дээ ойлгохгүй тий. Тэгээ эргүү мал шиг гэж. Тэгээд нэг тийм юмыг талцуулах, ийм хувиргах, нэг бусдын гэдэг юм уу тий. Эрх ашгийг хангах ийм гар хөл болж явдаг адгийн шаарнуудын тухай гэж. Тэгээ би одоо хэлж байгаа нь ундагнаах хөхөө ах хоёр бол хоёулаа Монголын нийт ард түмэнд ямар ч өргөгүй тэд өөрсдийн зүрх сэтгэлээс одоо ингээд дуудлагаар тийм ээ одоо ингээд урааныг хортооч гэдэг юм. Ингээд энэ одоо нөхцөл байдлын тухай, энэ хор хөнөөлийн тухай аюултай шүү гэдэг энэ зүйлийг ард түмэндээ одоо мессеж өгөөд ингээд явж байгаа. Бусдын адил гэж байгаа. За би бас муу адил гэж байгаа байхгүй. Тэгээд зүгээр шулуухан хэлэхэд нී нүгөө гэж ирчүүд тий. Шудраг байхгүй да. Би одоо хэн нэгний араа өврөөр ямар нэгэн тэмцэл хийж явсан удаа байхгүй гэж. Ил тодоор тийм ээ. Аль альны чинь дэмжиж, аль альнд чинь одоо хүндэлж ингэж явж байгаа гэж. Тэгээ бити ийм нэг хоёрын оронд шалдар болдор ирчүүд үжиж яриа гаргаад байгаа чи. Тэгээ янз янзын хачин пост бичээд байгаа чи. Би өөрийгөө хэмжиж одоо энэ урааны эсрэг үзээд эрүүгийн тусгай ангийн 19-8-1 гэх зүйл ангаар одоо тагнуул дээр шалгагдаад явж байгаа гэж. Одоо хүртэл шалгаж байгаа. Жил гараа явж байна гэж. Тэ. Надад одоо ямар нэгэн эрх үүр бүрдээгүй гэж. Тэ. Хачин балай пост хийгээд ингээд явах юм. Зарим нь одоо янз янзын одоо амтэн хүнд элдв шалтгаан юм яриад явах юм. Би амьдралдаа нэг ч удаа урааныг хоргүй гэж одоо магтан дуусан үе надад байхгүй шүү. Дээр нь одоо энэ хажидмаа гэдэг нэг авгаа гараад ирсэн бас. Хүний хийсэн лайвыг ойлгохгүй ч. Зүгээр л зургийг авч тавиал одоо бузар садар янз янзын байдлаар ингэж харлуулж. Энэ Монголын нийгэм тохиолж байгаа энэ асуудлууд гэдэг чинь. Энэ гүрээр хичээлийн асуудал биш гэдэг чинь. Миний үүсгэсэн асуудал нэг ч байхгүй гэж. Энэ хундагнагийн, энэ хөхөөгийн, энэ одоо хаждмаагийн, энэ өөр хин нэгний зохиосон асуудал биш гэдэг чинь. Энэ нийт ард түмний асуудал гэдэг чинь. Тэгээ юмыг энийг ялгаж салгах тийм технологи ийм ойлгох тийм одоо баримжаа байна уу? Ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол ард түмэнд батын доржийн гүрээгийн асуудал болгож байгаа мэтэр харагдуулаад штэ. Тэнийг амтд нь. Тэ. Өөрөөр хэлэх юм бол штэ тэ. Та гуравт би хайртай гэдэг штэ. Хайртай гэдэг штэ. Гур та гуравыг хүндэлдэг гэдэг штэ тэ. Зөв юм дээр чинь байнга дэмждэг. Буруу юм дээр чинь би шизээж шүмжилж үзээгүй гэдэг штэ. Тэ. Үзээгүй гэдэг штэ. Тэ. Одоо зүгээр та бүхэн гэж штэ. Ойлгохгүй юм чинь би хэлээд штэ тэ. Тэнийг юм уу гэж штэ. Энэ нэг технологид нь автаал батын доржийн ийм хачин балаа юм болгоод хувиргаадах юм. Эцээс энэ уран эсэргүүцэж яваад эсэргүүцээд хин юу хоцсон? Юу ч хожоогүй гэж. Хожих албагүй гэж. Гэхдээ энэ зүйлс хожсон хүмүүс байгаа гэдэг чинь. Тэ. Урааныг эсэргүүцэж жагаад урааныг лаборатори болгож хувиргасан эрхмүүд байгаа гэдэг чинь. Тэ. Энд тэд нар хожсон гэж. Тэ. Өөрөөр хэлэх юм бол ард түмнийхээ асуудлыг яасан баг. Зарсан гэж. Тэ. Би хэлвэл ярина гэж. Тэ. Та нарын бузар булааг бүгдийг чинь шаана гэж. Тэ. Эр хүн шиг байл та. Тэ. Хоёрын хооронд битгий ийм байл та. Тэ. Би хинээч хойгоор, хинээч араар тэмцэж үг үзэл бодлого илэрхийлж яваагүй гэдгийг энэ ард түмэн чинь мэднэ гэж. Тэ. Тэнийг биш гэж. Солиотой юм та нар чинь. Хараал нэгж.